Code for Green UV санаачлага. Гар утсаас халуун хүйтнээ тохируулдаг халаалтын пар, гэрлийн ламп, замын хөдөлгөөний хяналтын камернаас авах хөгжлийн мэдээлэл зэрэг нийслэл хотын өмнө тулгардаг ногоон хөгжлийн олон асуудал шийдэх болох үз бүтээгдэхүүнийг хэлбэлсэн. Энэ бол Code for Green UV санаачлага. Code for Green UV санаачлага нь бүтэн 6 сар үргэлжлэн гайхалтай үр дүнг харуулж чадлаа. Энэхүү хөтөлбөрөөр 500 гаруй залуусыг хамруулж засгийн газар, Дэлхийн банкны удирдлага, Монголын хамгийн том сургуулиудын төлөөлөл, хамгийн шилдэг корпорациудын төлөөллүүдийг оролцуулан 5 удаагийн гол үйл ажиллагаа, 15 удаагийн дагуул арга хэмжээнүүд амжилттай зохион байгууллаа. Ингэснээр нийгэм цаг үедээ маш хэрэгтэй санаачлага, гайхалтай зохион байгуул, хамгийн гол нь гайхалтай үр дүнг харуулсан юм. Code for Green энэ санаачлагуудад олон тийшээ харах боломжийг бол залуучуудад ойлгож байна. The purpose of Code for Green UB is to bring together people from different backgrounds and come up with innovative ideas to address green growth here in UB. Манай залуус алдаа унал хийгээд дахин орлого хийсний хүчинд зөвлөгч нарт болон дотоодын томоохон компаниуд төлөөгүй олон улсын томоохон байгууллагуудын төлөөллүүдийг гайхшруулмаар шийдлүүдийг босруулж чадсан билээ. Тэд дэмжиж чадсан, мөн тэд оролцож чадсан, тэгээд ялж чадсан. Code for Green UB санаачлага юм. Өнөөдөр бид нас энийг Монголд 2 дахь удаагаар зохиож байна. And young people come up with some of their very innovative solutions. Ядагдсан биш, ялж чадаагүй багуудаа нэг анхааруулж юм хэлсэн юм аа, нэг урмын үг бас байхгүй. Та нарын хөдөлмөрч бас яг л адилхан таны гараач өнгөж эхэлж байгаа учраас тэр эрчээ битгий алдаарай. Нэлээд амжилттай сайхан болж байна. Багуудад маань ч гэсэн нэлээд өгөөчтэй арга хэмжээ болж байна. To me, I sat down, I thought my reaction was, these people really care. Цаг үе нийгэм шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудлыг тодорхойлж, ирээдүйн болсон залуусыг дэмжин гайхалтай үр дүнд хүргэсэн Дэлхийн банк, Code Green Group, Startup Mongolia интервьюс байгууллагуудаа баярлалаа. Мөн бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан засгийн газрын төлөөлөл, нийслэлийн засаг даргын тамгын газар, шинжлэх ухааны техник сургуулийн ойл төсөл, мэдээлэл технологийн үндэсний парктаа баярлалаа. Code for Green UB санаачлага.